Сайхан дараа. Та залтай байна уу? Нэр төртөө нэг бүтэн нэрээр нь дуудажээ. Уушлаараа дараа. За, сайхан билег дараа. Та нэг юм хараад өгөх завтай байна уу? Би чамайг хүнийг бүтэн нэрээр нь дуудаж гэж хэлээд байгаа та. Юу, таны чи сайхан билег гэдгүй байсан юм уу? Хүчиж яасан юм ойлгохгүй би. Гэхдээ сумын засаг дарга, сайхан билег дарга гэж бүтэн нэрээр нь дуудажээ. Дарга гэдгийг хоёр хэлэх юм уу дарга? За уушлаараа дараа. Сумын засаг дарга, сайхан билег дарга баяртай бидэд болгоё. Манай сумын төсөв батлагцаа. За шүү дээ. Төсөвд манай сумын хийдэг зэрэг ажил багтсан уу? Багтлахгүй яах вэ? Энэ жил багтсан. За болж. Төсөв батлагдахгүй гэж яагаад манай сумынхан ч өөрөөсөө хандив өгөөж болтгоо сүм мэдээ сэргийн босгоцгоё гэдсэн. Тэгэлгүй яах вэ? Манай сумынхан чи их сүсэг бишрэлтэй хүмүүс шүү дээ дарга минь. Нэг л дутаад байна да. Сумын засаг дарга, сайхан билег дарга минь. Тийм байлгүй. Энэ юу? Нөгөө БНН компани 20 сая төгрөг бид нарыг сүм мэдээ засварлахад танилцуулах хүсэж байгаа юм билээ. Энэ БНН гэж уул ухаан компани юм шүү дээ. Тийм дарга. Одоо нэгэн төсөв бүтснээс шинэ хандив яваад ирэхгүй л үү дээ. Сумын засаг дарга, сайхан билег дарга. Уул уурхайтай ойр ах нь бидэнд юу нэрийдүүд их хэрэгтэй шүү. Энэ мөнгөний зүгээр авчуулъя. Миний санахын хэдэн жилийн өмнө тэр БНН гэх компанид газар ашиглах захирамж гаргаж ирсэн санагдах юм. Тийм дарга. Гэхдээ газар ашиглах сүм таньдаг бүх хоёр чинь хоорондоо ямар ч хамаагүй шүү дээ. Сая саналаа. БНН компанид чинь бүр 5 жилийн хугацаатай газар ашиглах захирамж гаргаж ирсэн. Тэгэхээр яасан ч болохгүй. 5 жил вэ 10 жил вэ хин тамаатай юм бэ? Ачаал та мөнгөний. Тий жоохон ёс зүйтэй юм шүү. Наа чи ашиг сонирхлын зөрчил болно. Үгүй яагаад вэ дарга? Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийн 17 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллага албан тушаалтан иргэн хуулийн этгээдээс хандив авах хүсгийг оргилдог. Хэрв өмнө нь тухайн хандивлагчтай газар ашиглуулах, тендер олгох зэрэг шийдвэр гаргаж байсан бол ашиг сонирхлын зөрчил үүснэ тооцогдно. Хэрвээ зөрчвөл 2 жилийн хугацаанд шийдвэр гаргах эрх хязгаарлагдана. Хариуцлага тооцох үндэслэл болно. Шаардлагатай бол гэрээ шийдвэрийг хүчингүй болно гэж цагаан дээр хараар энд тодоос тод бичсэн байна. Тэр энэ хандивыг бид нар авахгүй гэсэн үг үү? Чиг зөв ойлгосон байна. Хийдэг зэрэг бол сайн хэрэг. Гэхдээ сайн хүнс хуулийн хүрээнд байх хэрэгтэй. Бид сумын төсөв олон нийтийн оролцоогоор энэ ажлыг хийнэ. Ойлгосноо? Ойлголоо дарга. Дутуул байна да. Ойлголоо сумын засаг дарга, сайхан билег дарга. Хандив гэдэг нь өв хүний сэтгэл биш, ав хүний хариуцлага төр хэмжигддэг. Хамтран ажилласан боловсролын ерөнхий газар. Алдарга нь хууль зүйн товчоо